Та бүдгийн амрыг ирээ сүүлийн үед Facebook Live-аар дамжуулж хусдаг суглаа явуулах. За мөн дээрээс нь Мянмар улсын үнд чулуу байгаа шгшээ даавраа гэх нэрийдлээр иргэдийг зайлсхийх тохиолдол цагдаагийн байгууллагууд нэлээдгүй бүртгэгдэж байна. Тэгэхээр Facebook-ийн алгоритм нь өөрөө нэг үтсэн мэдээлэл дахин таны гар утсанд гарч ирэх магадaltaй юм өгөгдөлтөөр суурилсан байдаг болохоор та бүхэнд иймэрхүү лайв суглаатай тааруул хэрхэн репорт хийх аргачлалыг та бүхэн зааж өгье. За тэгэхээр яг одоо энэ суглааны лайв өгч чинь ороод баруун доод буланд 3 цэг байгаа. За 3 цэг дээр дараад report video broadcast гэсэн сонголт байгаа. За тус сонголтын дээр дарж ороод эхнээсээ 5 дахь буюу false information гэдэг сонголт байгаа. Энэ сонголтыг дарж ороод submit товчон дээр дарснаар таны report амжилттай хийгдлээ гэсэн үг. Иймд иргэд та бүхэн Facebook-ээр явж буй суглааны лайвд оролцохгүй байж хэрвээ лайв явж байгаад та таарсан тохиолдолд репорт хийж өөрийгөө болон бусдыг залхих гэмт хэрэгээс үрдсэн сэргийлгийг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.